цагаан цаг ирсэн энэ өдөр их сургуулийн гудамж хөл хөдөлгөөн ихтэй. Семинар лекцэндээ ярсан оюутан залуус шалгалт шүлэг бие даалт гээд оюутан цагийн игэл жирийн хатлаа дахин давтагдашгүй өдрүүд үргэлжилсээр. Төгсөх курсын оюутнуудын хувьд төгсөлтийн баяртай зэрэгцээд хэрхэн ажлын байртаа болох вэ гэдэг асуултыг өөрсдөөсөө асууж байгаа нь нууц бишээ. Эзэмшсэн мэргэжлэрээ ажиллаж эх орондоо өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах гэж оюутан залуус маань яарсаар. Монгол Улсын хэмжээнд 96 ихтэй сургуульд нийт 155 мянга гаруй оюутан залуус суралцаж, жилдээ 35 мянга орчим оюутан төгсөн гардаг статистик мэдээлэл байна. Гэвч төгсөгчдийн 20 гаруйхан хувь нь байнгын ажилдаа болдог гэсэн судалгаанаас харахад төгсөгчдийн ажлын байрны үзүүлэлт харьцангуй хангалтгүй байгаамаа. Мөн нөгөөтэйгөр Монгол Улсын хөгжлийн судалгаанд төгсөгчд ажилд орохдоо 2-3 жилийн хугацааг зарцуулдаг гэж дурджээ. Ихтэй сургууль төгсөгчд сургуулиасаа академик сургалтыг авч чаддаг ч гэсэн ажлын туршлагагүй учраа хөдөлмөрийн зах зээлд гараад ажил олгогчид гологдох тохиолдол байдаг. Тиймээс ажил олгогчийн шаардлагад нийцсэн тухайн хүний бие сэтгэл зүйн онцлогт яг тохирсон ажлын байрыг олох зорилготой нэг үгээр нийгмийн захиалгад тохирох ажилтан зөв хүнийг зорилтод төслийг Монгол Улсын их сургууль карьер хөгжлийн төв ETV телевиз хамтран хэрэгжүүлж эхний дугаараа үзэгч та бүхэнд хүргэж байна. Ихтэй сургууль төгсөгчдөд ажлын байр мэдээж маш чухал хэрэгцээтэй зүйлийн нэг. Гэхдээ яг тохирсон ажилд нь зуучлаж өгнө гэдэг бас их сонирхолтой тийм ээ. Би хүний нөөцийн ажил нэлээд олон жил хийсэн. Тэгээд яг байгууллагууд дээр, бизнесийн байгууллагууд дээр ялангуяа очиод үзэхээр яг л тийм асуудал байна. Одоо мэргэжлээ ямар нэгэн байдлаар буруу сонгоцсон, аль эсвэл тохиолдлоор тэр мэргэжлээр сурчсан тий. Эсвэл мэргэжлээ зөв сонгосон хүмүүс ч байна. Тэр хүмүүсийн ялгаа нь юу вэ гэхээр яг тэр тохирсон ажилдаа зөв хүн нь болж чаддаггүй. Тэгээд бид нарт байгаа боломжууд болохоор шинэ ухааны үндэслэлтэйгээр энэ орчин үеийн технологийн одоо нэлээд өндөр түвшлийг ингээ ашиглаад дэлхийдээ хөл нийлүүлээд нэг цагт бид нар энэ олон улсын стандарт баталгаажсан юм тестийг ашиглаад өөрийгөө бүрэн таньж мэдэх боломж байгаа юм. Энийг бид нар ашиглаад яагаад бид нар ингээд ихтэй сургууль төгсөж байгаа оюутнуудыг бүрэн үнэлээд дараагийнх нь ажил карьерт ингэж системтэйгээр бэлтгээд яг тэр хүний тохирох ажилд ингээд зурчлаад олоод өгч болохгүй юм бэ гэдэг одоо биднэрт бол тийм бүрэн боломж байгаа байхгүй. Тэгээ тэр боломжоо хэрэгжүүлээ. Нэг талдаа тийм нөгөө талдаа болохоор төгсөгч оюутнууд маань бас нэг тийм нөө баримжаа муутай, ориенташн муутайгаар хөдөлмөрийн зах зээлд гараад байгаа нь өөрөө одоо тийм хөдөлмөрийн зах зээлээр маш том гап үүсгэхэд нөлөөлж байгаа. Тийм ажил олгогчдын толгойн өвчин бол сайн хүн олох гэдэг асуудал байгаа. Тэгээ жил болгон 40-50 мянган хүүхэд ингээл сургууль ихтэй сургууль ингээл төгсөөд байдаг. Гэтэл тэр төгсөж байгаа хүүхдүүд маань яагаад тэр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг ингээд хангаж чадахгүй байгаа юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр тэнд нэг ур чадварын ч юм уу те эсвэл одоо ажил олгогчдын тавьж байгаа тэр шаардлагыг нь хангаж чадахгүй байгаа нэг тийм асуудал байгаад байгаа шүү дээ тий. Гэтэл энэний цаа талд нь нөгөө л нэг буруу мэргэжлээ сонгосон, өөрийгөө сайн таньж мэдээгүй тохиолдлоор аз болоод нэг хаан чамаагүй ажилд орчих гэсэн тийм хандлагаар хандж байгаа тийм одоо баримжаа муутай төгсөгчдийн л асуудал яваад байгаа гэж бид нар харж байгаа. Тийм учраас энийг бас нэг тийш нь болгох, нийгэмд бас уриалга гаргах тий энэ салбартаа бас нэг юм шинэ ажил эхлүүлэе гэдэг зорилгоор энэ төслийг эхлүүлсэн байгаа. Өөрийнхөө яг тохирох мэргэжлээ чиглэлээ олсон байгаад өөрийнхөө тэр боломжит сонголтод тохирох байгууллага олоод тэрийгэ маш сайн судлаад тэр тэнд одоо сонгон шалгаруулалт хийж байгаа хүний зүрхэнд нь хүртэлтэй тэр хүний анхаарлыг нь татах хэмжээнд хүртэл өөрийгөө одоо нөгөө CV-гээ бэлдсэн, ярилцлаганд те өөрийгөө бэлтгэсэн тийм байхад одоо хөдөлмөрийн зах зээлээр маш их эрэлт байгаа те ажил олдохгүй гэж битгий санаа зов. Хамгийн гол нь чи зөв тогшиж чадж гин үү гэдгийг л одоо сайн нэгтлэх хэрэгтэй. Тийм болохоор карьер өөрийгөө нэ тэгээд карьер удирч гэж хэлмээр байна. Ер нь
бол нөгөө байгууллагын хувьд шинэ төгсөгч яагаад хамгийн чухал гэдэг вэ гэхээр шинэхэн төгсөгч маань бол яг шинжлэх ухааны мэдлэгийг бол өөрөө олоод авсан байдаг. Гэхдээ тэгсэн ч гэсэн тэр хүүхдүүд бол нөгөө бидний нөгөө ерөнхий хэвшмэл ойлголт байна л да. Оюутан хүн бол туршлага багтай гэж хардаг, ур чадваргүй гэж хардаг, гэж хандлага сул гэж хардаг тий. Гэтэл энэ оюутан хүмүүс дотор ч одоо магадгүй одоо дараагийн генерашн ирсэн байна, тийм шинэ үе ирсэн байна. Эдгээр маань яг сургуульд сурж байхаар явцдаа тэр хандлага ур чадвараа ямарваа нэгэн хэмжээгээр бий болгоцсон хүмүүс маш их байгаа. Гэхдээ яг хаана тэр салбар ямар салбарт яг ямар албан тушаал дээр тэр ур чадвараа гаргаж чадах вэ гэдгийг бид харах хэрэгтэй, харж чадах хэрэгтэй байхгүй. Зарим байгууллагын хувьд нэгэнд туршлагдсан албан хаагчдыг авах сонирхол байдаг. Богино хугацаанд тодорхой зорилтонд хүрэхээр нэлийн одоо шалгамгаалan орж байгаа компаниудын хувьд бол энэ чухал. Гэтэл урт хугацаанд өөрийнхөө стратегийг тодорхойлчихсон, урт хугацаанд хүрэх үр дүнгээ харчихсан байгууллагын хувьд харин шинэхэн төгсөгчийг аваад өөрийн хүн болгож авах нь бол айгүй одоо стратегийн хувьд айгүй ач холбогдолтой. Гэхдээ тэр олон шинэ төгсөгчдөөс яг манай тавиад байгаа манай байгууллагын соёлд нийцэх тийм ээ бидний тавьсан тэр үр дүн гаргахад баг болж хамтарч ажиллах одоо залуу нь хинбэ гэдгийг сонгож авахд энэ хүний нөөцийн үнэлгээ бол маш их чухал байгаа. Тэгвэл одоо бид нэр хүнийг гаднаас нь хараад мэдэхгүй шүү дээ тийм ээ. Нөгөө талаасаа бас оюутан төгсөгч залуучууд маань бас өөрийнхөө нөгөө саяны миний хэлсэн ур чадвартай гэдэг хэрнээ тэр ур чадвараас тодорхойлж мэдэхгүй юм. Тэгэхээр бид нар бол нэг талаасаа төгсөгч оюутнуудад буюу өөрийнхөө одоо хандлага ур чадварыг бий болгоцсон хүүхдүүдэд яг чи бол яг ийм л ур чадвартай юм байна. Яг ийм салбарт ажиллах юм бол чамд ирээдүйд амжилт гарах магадaltaй юм байна гэдгийг гаргаад өгч байгаа болохоор хувь хүний хувьд нөгөө хүүхдүүд маань би тэгвэл яг энэ байгууллагыг сонгох хэрэгтэй юм байна. Энэ байгууллагатаа дотор нь би яг энэ одоо нэг хэсэгт нь ажиллах юм бол миний ирээдүйд бол надад амжилт маань харагдах юм байна гэдгийг харуулчихж байгаа. Нөгөө талаасаа байгууллагт болохоор энэ хүүхэд бол манад яг энэ салбарт энэ нэгжид маань ирээдүйд амжилт гаргаад явах ирээдүйн боловсон хүчин мөн байх шүү гэдгийг харах боломж ингээ хоёр талд бий болгож байгаа. Карьер хөгжлийн төв Монгол Улсын их сургууль энэ хамтарсан төсөл ийм арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаараа эхлээд ETV телевиз дээр ирж биднэрт мэдээлэл өгсөн. Тэгээд энэ хүү төслийг бол бид нар телевизийн контент олгож залуу хойч үедээ бас хүрхэн зүйтэй байна гэдэг дээр санал нэгдээд энэ хүү төслийг хамтран хэрэгжүүлж байгаа. За ерөнхийдөө бас хүмүүс бас мэдж байгаа энэ тентгийн одоо ажлын байрны тодорхойлолт энэ төр шаардж байгаа тэр заруудыг ингээд хараад хахад ажлын байранд байгаад байдаг зах зээл дээр эрэлттэй байгаад байна. Тэгэнгүүт яг одоо тэр ажилд орох гэж очиж байгаа хүмүүс нь жишээлбэл одоо ажилд орох гэж байгаа байгууллагынхаа хүний нөөцийн ярилцлаганд орохдоо өөрийгөө илэрхийлж байгаа тэр байдал, тэ CV-гээ бичиж байгаа тэр байдал, өөрийгөө илэрхийлэх тэр байдал, хандлагаа илэрхийлж байгаа тэр байдал энэ төрн дээр бол асуудал үүсдэг учраас бид нар энэ төрлийн мэдээллүүдийг одоо дөнгөж сургуулаа төгсөж байгаа боловсон хүчнүүдэд бас хүн зүйтэй байна гэж батсан. За амьдрал дээр бол одоо бидний энэ төслийг үзээ сууж байгаа байгууллагуудын хүний нөөцүүд бидэрт халбан тушаалтнууд бол мэдж байгаа. Яг амьдрал дээр ямар хүмүүс ажилд орох гэж ирдэг үлээ тий. Тэгэхээр зарим нэгэн залуучууд бол эцэг ихэд дагуулад ирдэг. Би эцэг ихтэй ажиллах гэж байгаа юу үгүй тий. Тэгээд өөрийгөө ингээд ярилцлаганд ороо за чи одоо юу хүсэж чинь юу ингэдэг вэ? За ялангуяа одоо ингээд жишээлбэл телевизэд ажилд орох гэж байгаа юм бол телевизийнхаа талаар ямар ч судалгаа байхгүй, мэдээлэл байхгүй хурж ирчээд ийм ажлын байранд орох гэсэн юм эдэн төгрөгийн цалинтай гэдэг ингээ яриа сууж идэг тий. Тэгэхээр ер нь бол одоо баруун долоо хүний нөөцийн тал дээр бол одоо хандлага EQ гэж сэтгэл хөдлөлтэй одоо энэ бүх зүйлийг ингээд тусгасан ийм ярилцлагуудыг авч тест бүглүүлж ингэж ажилд оролдог гэсэн. За Монголд ч гэсэн мэдээж одоо ажил олгогч нар хамгийн сэтгэлтэй, зүтгэлтэй за тэгээ зөв хандлагатай хүнийг ажилд авахыг бол маш их хүсдэг байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор энэ төсөл бол залуучуудад маш их өгөөжтэй болох байхаа гэж найдаад ETV телевизийн төслийг эхлүүлж байгаа. Монгол Улсын их сургууль 75 жилийн түүхтэй Монгол Улсын ууган сургууль 5 бүрэлдэхүүн сургууль орон нутаг дахь харьяаллын 2 сургуульд нийтдээ 20,067 оюутан залуус бакалавр, магистр, докторийн төвшөнд суралцж байна. Жилдээ 3,500-аас 4,000 оюутан энэ сургуулиас төгсөн гардаг байна. За Монгол Улсын их сургууль нь бол Монголын анхны ихтэй сургуулиудын нэг анх 1942 онд үүсэн байгуулагдаж байсан. Энэс улбалаад Монгол Улсын их сургууль нь бол Монголын одоо боловсралтай болсон хүчнийг
одоо бэлдэх түүчээ болж явсаар ирсэн 75 жилийн төгтөө дугуйн сургууль юм аа. За Монгол Улсын их сургуулийг жилд дунджаар 3500-аас 4000 гаруй оюутан төгсдөг. За ингээд манай Монгол Улсын их сургуулийн төгсөж байгаа оюутнуудын маань 60-аас 70% нь ажлын байртай болдог гэдэг нь одоо жил болгон бидний хийдэг хөтөлмөр хөлтийн судалгаагаар гарч ирдэг. 2016-аас 2024 он хүртэлх одоо Монгол Улсын их сургуулийн стратеги төлөвлөгөөний хүрээнд одоо төгсөгчдийн хөтөлмөр хяналтыг 80% хүргэх зорилтын хүрээнд бид нар энэ жил анх удаа карьер хөгжлийн төвтэй хамтран одоо тохирох ажилтны зөв хүнийг одоо нэртэй ийм аяныг хамтран зохион байгуулж байна. Хэрхэн яг өөрт тохирох ажлын байртай болох вэ? Хүний амьдралд шийдвэр гаргах хэд хэдэн онцгой үйл явдал тохиолддгийг нь мэрэгчлээ зөв сонгох байдаг. Харин мэрэгжил эзэмшиж ихтэй сургууль төгссөний дараа хаана ямар ажил хийх вэ гэдэг тухайн хүний амьдралдаа хийх хамгийн чухал шийдвэрлэх зүйлийн нэг байдаг. Тохирох ажилтанд зөв хүнийг олж ажилуулна гэдэг нэг талаар тухайн хүний цаашдын карьерийг нэг алхам дээшлүүлж өгөх бол нөгөө талаас байгууллагч гэсэн амжилттай ажиллах боломж тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг юм. Тиймээс сүүлийн жилүүдэд ямар ч салбарын ямар ч байгууллагын хувьд яг тухайн ажлын байранд тохирох хүнийг олж ажилуулна гэдэг хамгийн чухал зүйлийн нэг болоод байгаамаа. Карьер төлөвлөлтийг ч олон жилийн дараа хийх биш. Ажлын талбарт гарахаас өмнө аль хэдийн төлөвлөж тэр дагуу зорилгынхоо төлөө тууштай явах ёстой юм. Гэхдээ хамгийн ихэнд өөрийгөө таньж мэдснээр илүү их амжилт гаргах боломжтой юм а. Тэгвэл карьер төлөвлөлт гэж юу вэ? Ер нь бол хүмүүс карьер төлөвлөлтийг бол хэрхэн албан тушаал ажилдаа амжилт гарах вэ гэж бодож байгаа. Ер нь бол тийм. Гэхдээ системтэйгээр одоо өөрийгөө маш сайн шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр таньж мэдснээр илүү одоо төлөвлөлттэй өгөөр тийм өөртөө тохирох боломжуудыг олж авах боломжийг бүрдүүлж байгаа. Карьер хөгжлийн төв бол технологийн дэвшлиг ашиглаад яаж хүн өөрийгөө илүү сайн таньж мэдэх үү, тэрэн дээр нь шинжилгээ ухааны үндэслэлтэй аргуудыг ашиглаж одоо өөрийгөө сайн таньж мэдэхэд нь туслаад дараагийн үе шат болох карьераа хэрхэн зөв төлөвлөх, өөртөө тохирох боломжуудыг одоо олж авахт нь системтэйгээр ингэж туслалцаа үзүүлж байгаагаар онцлог байна. Магадгүй бас карьер төлөвлөлтийг эрт хийснээр манай оюутан залуучууд ямар давуу талуудыг бий болгох вэ? Амьдралд цаг хугацаа бол хамгийн үнэтэй зүйл шүү дээ, тийм. Тэгэхээр оюутнууд маань нөгөө ажил дээр ямар ч баримжаагүй хөдөлмөрийн зах зээл дээр гараад өөрийгөө олох гол ингээл тэнэл яваад байдаг, тийм. Байгууллагаас байгууллагын хаалга тогшоол намайг одоо олж нээх, миний ур чадварыг хөгжүүлэх газар хаана вэ гэж яваад байдаг. Ингэж ажил олгогчийн ч өөрийнхөө ч цаг хугацааг алдаж яхаар одоо энэ карьер төлөвлөлтөө эрт эхэлснээрээ бол өөрийгөө ерөөсөө яг миний тохирох газар хаана юм те миний хамгийн аз жаргалтайгаар те цалин өгсөн ч тэр нь одоо тэр шагнал юм шиг санагддаг хамгийн дуртайгаараа хийж чадах одоо хүмүүсийн амьдралд үнэхээр тэр одоо нэмэн үртгийг одоо бүтээж чадах те хүмүүсийн амьдралд өөрчлөлтийг авчирч чадах тэр талбар маань хаана вэ гэдгийг эрт олох боломжтой болно гэсэн. Тэгэхээр бидний одоо үзүүлж байгаа үйлчилгээ маань тухайн цаг оюутны одоо цаг хугацааг хэмнээ зогсохгүй хэсэг бүлэг хүмүүсийн одоо амжилтыг хурдан хугацаанд наашлуулад ингэснээр улс орныхоо хөгжүүлж гисэн бас тэр хэмжээгээр нөлөө үзүүлж байгаа гэж бодож байна. Карьер хөгжлийн төв олон талт үйл ажиллагаа явуулдаг. Технологийн хөгжлийг ашиглан тухайн хүний ур чадвар, зан чанарын үнэлгээ хийхин зэрэгцээ карьер хөгжлийн зөвлөгөө өгч ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь зөвлөн туслах үйл ажиллагаа явуулдаг. Харин одоо тэд Монголын хөдөлмөрийн зах зээлд тохирох ажилтнанд зөв хүнийг зуучлах зорилготой төслийг эхлүүлээд байгаа юм. Монгол Улсын их сургууль карьер хөгжлийн төв ETV телевизийн хамтран хэрэгжүүлж буй тохирох ажилтнанд зөв хүнийг зорилт төслийн карьер инкубатор хөтөлбөрт Монгол Улсын их сургуулийг төгсөж буй оюутнууд хамрагдаж байна. Энэ төслийн хамгийн ихний арга хэмжээ болох өөрийгөө нэ карьерийн удирд лекцийг 3 өдөр зохион байгуулж энэ лекцийн үеэр Монгол Улсын их сургуулийн төгсөх курсын 1000 гаруй оюутан сурагчид хамрагдаж академик төвшөнд хичээл болон ордонгүй олон сонирхолтой илтгэлүүдийг энэ үеэр сонссон юм а.
шин санаа, санаачлага, бүтээлч эрэлхийлэл, эрсдлийн дундуур эдийн засгийн нөөцийг үр ашигтайгаар бизнес болгож одоо бизнест үр ашигтайгаар зохион байгуулж удирдах байгаа хүнийг л entrepreneur гэж. Oxford гэдэг дикшнэри хаагаад үзээд үзээрэй. Тэгэхээр тэн дотор risk гэж үг байгаа. Эрсдэл гэсэн үг тийм ээ. Тэгэхээр эрсдлийг заавал тооцож явах хэрэгтэй. Эрсдэлтэй байж аж тэр шинэ бизнес, enterprise гэж ярьдаг шинэ бизнесийг хийж байгаа хүнийг одоо тэгээ дээрэс нь одоо анхны 1800-аад онд Францын эдийн засагч Жон Сей гэж хүн тодорхойлохож оролцсон байт юм байл. Эдийн засгийн нөөцийг одоо илүү үр бүтээмжтэй ашиглах зохион байгуулах тэрийг одоо бизнес болооч хувирахыг бол entrepreneur гэж анх томьёолж ирсэн юм байлээ 1800-аад онд. Гүр над жаргалтайгаар сурсан юм а ерөөсөө мартдаггүй гинэ. Чин сэтгэлээсээ байж байгаа сурсан юм а ерөөсөө мартдаггүй. Зарим хүмүүс бол ингээд магадгүй ад жаргал гэдэг зүйлийг бүгд тайлах хэрнээ зарим хүмүүс юу гэдэг тэрийг олж чаддаггүй. Яг тэгвэл тэр цэвэр хандлага шалтгаална. Энэ ямар амтан байна? Сохор ном мөн үү? Дэлхийд дээр байгаа нийт хүн амын 27% эзэлдэг, дэлхийд дээрх нийт хөрөнгөний 0% эзэмшдэг сохор ном бүлгийнхэн гэж байгаа. Бид нар бол яг доод тарихаараа амьдардаг хүмүүс. Хүслээ дагна. Энэ Харвардаас гаргасан судалгаа дэлхийн нийт хүн амын 60% эзэлдэг, дэлхийн нийт хөрөнгөний 5% эзэмшдэг. Эдгээр бол өнөөдрөөр амьдардаг хүмүүс. Яг одоо байгаагаараа. Сарамчийн ингээ модноос мод руу ингээ дүүлээ яваад идэв шүү дээ, тэ? Бид нар болохоор ингэх байхгүй, харааны хурд гүцэхгүй, ингэчин гутаа энийг хараа шууд доош унаж байгаа. Нөгөө сарамчин чи харааны хурд учраас тэгж ундаггүй. Маш хурдан шилжилт хийж чаддаг. За энэ бол нийт дэлхийн нийт хүн ам 10% эзэлдэг, дэлхийн нийт хөрөнгөний 15% эзэмшдэг хүмүүс аа. Муур ямар ч нөхцөл яадгүй. Дөрөв хөл дээрээ буудаг тийм үү? Нөхөр бол харааны чадвар дэлхий дээр одоо 1 номергээ хэлчихд болно. Та өнөөдөр хэн байна вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэгэхээр өнөөгийн ертөнцид одоо ажлын байран дээр ямар ажлын байран дээр очих вэ гэдэг бол бас нэлээд асуудал. Өөрөөсөө хэр зэрэг чанартай сурсан тийм ээ. Сурлагынхаа одоо хичээл сурлага мэдлэгтэй хэр зэрэг цаг зав зориулсан. Тэр чин та бүхний хувьд одоо ажлын байрны сонголтоо хийгээд сонгон шалгуулалт орох үед бол нөлөөтэй байгаа. Мэдээж хүн одоо товчхон ярих юм бол амьдралдаа томоохон шийдвэр гаргадаг том үеуд байдаг. Тэгээ тэр нь тийм олон биш. Одоогийн бидний бизнесийн байгууллагууд бол маш нэлээд өндөр түвшний тийм одоо мэдлэгтэй ийм залуучуудыг ажилд авах сонирхолтой байгаад байдаг. Хүний өөртөө итгэх итгэл, хүнтэй харилцаа, өөрийгөө илэрхийлэх ур чадвар, манлайлах ур чадвар болон стрессээ удирдах ур чадвар нэгэн минутын дотор сайжирч болдог бол та тэр боломжийг авах уу? Тэгэхээр амжилт ерөөсөө энэ 5 зүйлэл хүчтэй байх үед та өөрийгөө амжилтанд аль хэдийн хүрсэн тооцоорой. Ийм амархан байх нь шүү дээ. Юмнаас битгий өөртөө битгий эргэлз энэ цагаас эхлээд юу ч бодж байсан огт мэдхгүй зүйлийг би гэж дараа нь харамсаж суухаар хэлж гараа өргөчөөд хийж үлдээ алдуул тэрл үсттэй. Чадсангүй. Гэтэл дараа нь харж яснаа түй чадчих байсан байх гэж харамсснаас чадсан хамаагүй амархан байгааз гэхдээ амлыг та орлоод үзэх юм бол хороо дээр таны чадахгүй зүйлүүд нэг ширхэгч байдаг. Амьдрал их богинохон тийм болохоор аль үзүүлэлтээр битгий эргэлз одоонсол өөртөө итгэлтэй бай, шийдвэрийг хурдан гарга, үзэж тар, өсөрч. За баярлалаа. Үнцэнтэй ажилтны амжилтын томьёо юу болох? Эерэг хандлага, бүтээлч ажилтан байхын тулд юу хийж, ямар ур чадварууд амжилтанд хүтлэхийг мэдэж авахын зэрэгцээ. Карьер төлөвлөлтөө хэрхэн хийж, энтерпренер болохын тулд одооноос юу хийх талаар мэддэг болсон юм а. Өөрийгөө яг карьерийн удирд лекцийн үеэр карьер хөгжлийн төвийн захирал Мөнх Наран тохирох ажилтнанд зөв хүнийг зорилттой төслийн танилцуулгыг хийсэн юм а. Хүн одоо карьер төлөвлөлт амжилтанд хүрэх гэдгийг өөрийнхөө янз бүрээр ойлгодог тий. Өөрийнхөө төсөөллөөр. Гэхдээ бид нар энэнд яг нэг тийм энэ лекцэн сууснараа та нар өөрийн гэсэн тийм гоё шинэлэг тийм чиглэлийг олж авч байгаа. Тийм болохоор та нар маш их азтай байна. Өөрсөндөө нэг баяр хүргэчээ. Та нарын ах эгч нарын үеийнхэн эдгээр мэргэжил сонголт болон өөрийнхөө энэ карьер төлөвлөлтөнд анхааралгүй хандсанаасаа болоод маш олон тийм амжилтгүй хүмүүс явж байгаа. Хамтдаа энийг давтахгүй байя. Энийг шинжилье.
Энийн арталт ганцхан чиний асуудал биш. Ганцхан муусын асуудал биш. Эн чинь Монгол улсын асуудал. Магадгүй дэлхийн дахны асуудал ахгүй тий. Цаг хугацааг ингээд амжилтанд хүрч чадахгүй өөрийнхөө амьдралдаа сэтгэл хангалуун бас өнгөрөөнө гэдэг бол үнэхээр хайрна тийм үү? Тохирох ажил дээрээ чи очих юм бол яг өөрийнхөө тохирсон ажил дээр очих юм бол чи тэр ажилдаа зөв хүн нахгүй. Энэ төслийн 2 дахь үе шат нь бол карьер инкубатор гэж явагдаж байгаа. Карьер инкубатор одоо үйл ажиллагаа маань юунаас бүрдэж ийн гэхээр бизнес аялал хийлгэе гэж зохион байгуулалттайгаар за бизнес аялалд маань юу орж байгаа вэ гэхээр бид нар олон улсын бизнес үзэсгэлэн үзэн Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа стартап терминал буюу одоо сүүлийн үед стартап бизнесүүд эхэлж байгаа газруудаар явж аялна бас тодорхой нэр бүхий үйлдвэрүүдийг үзэхээр төлөвлөж байгаа. За карьерийн үнэлгээ буюу хувь хүний одоо цогц үнэлгээг хийх ажил байгаа. За хувь хүний үнэлгээ гэдэгт хувь хүнийх нь суурь зан чанарыг тодорхойлно. За ингэсний дараагаар бид нар карьер хөгжлийн цогц одоо сургалт зөвлөгөөнд хамруулахаар төлөвлөж байгаа. Энэ карьер инкубаторт болохоор энд бол өөрийнхөө CV хүнд ч гологдохгүйгээр яаж бичдэг болох юм те. Өөрийн одоо резюме буюу одоо дэлгэрэнгүй танилцуулга өөрийнхөө зорилго зорилтыг яаж хэрхэн ингэж зөв танил илэрхийлсэн тийм загтал бичих юм бэ гэд. Ирээдүйн карьерийн талаар өөрийн гэсэн юм төсөөлөлтөй бөгөөд тэрийг маш цэгцтэй карьер төлөвлөлтийн арга зүйн талаар ингэж хийсэн тийм төлөвлөлтөй болно. За мөн өөрийнхөө амбицтай буюу тэр төлөвлөлтөндөө нийцсэн cover letter-ийг хэрхэн бичих юм бэ гэдгийг зааж өгнө. Ажил олгогчдод та нарын танилцуулгыг хүргэх тийм iCareer.cgmn гэсэн вебсайтад бас танилцуулгыг байршуулахаар төлөвлөж байгаа. iCareer.cgmn-ыг бас манай муусын төгсөгч муусын одоо оюутнууд хамтарсан багийнхаа стартап бизнесийг эхлээд явж байгаа. Төгсөгч ажлын байр нийлтийн ажлын байрны байртай компани хоёрыг уулзсан ийм үйл ажиллагааг зохион байгуулъя гэдэг энэ төсөл маань хэрэгжиж эхлээд явж байна. Бидний амлж чадах юм гэх юм бол тухайн компанид яг л тэр тухайн биднэрт өөрийнхөө тухайн ажилтнаа тавигдах шаардлага зөв гаргаж өгсөн бол яг л тэрэнд нь нийцэх хүнийг бид нар юу яаж зөөчилж өгч чадна. 2 өдрийн лекцэнд хамрагдаж, эрийг бүтээлч энтерпренерийн мөн чанараас суралцсан оюутан залууст өөрийгөө танин мэдж, тохирох ажилдаа зуучлан орох боломжтой. Тохирох ажилтнанд зөв хүнийг төслийн үе таалга нээлттэй байсан юм. Харин одоо ажлын гараагаа эхлүүлэх аяллаа цаашид Монгол Улсын их сургуулийн эдгээр 25 оролцогч үргэлжлүүлэхээр болсон юм а. Тэгэхээр Монгол Улсын их сургуулийн оюутны хөгжил үйлчлийн газраас бас Монгол Улсын энэ оюутны карьер хөгжлийн төвтэй хамтран яг Монгол Улсын их сургууль төгсөж байгаа 4-р курсын оюутнуудыг маань ажлын байранд зуулчлах, цаашлаад бас ажлын байран дээр хөтөлбөрийн зах зээл дээр үнэлэгдэх тэр нэгэн ур чадруудыг олгох сургалтуудыг хамтран зохион байгуулж хийж байгаа. Энэ үрээндээ ч гэсэн бас оюутнуудад зориулсан томоохон хүмүүсийн лекц тэр хүмүүс магадгүй ажлын байран дээр гараад олон асуудалтай тулгарна. Яг тэр асуудалтай шууд нүүр тулах үе ийм асуудлуудыг биднэрт бол сургалт хэлбэрээр зохион байгуулж байгаа. Их сургуулийн зүгээс бол маш том боломжийг оюутнуудад олгож гин гэж ойлгож байна. Яагаад гэвэл бас тэр болгон бас амьдралын одоо нэг хүмүүстэй уулзаад яриа өөрөөтэй сайтай биш. Манай яг энэ 25-ын маань нэг нь хөгжлийн бэрхшээлтэй бас гэж яригддаг, орчны сааталтай гэж яригддаг оюутан маань бас байгаа. Маш их идэвхтэй оролцож байгаа. Энэ оюутнууд ч гэсэн маш онц сурдаг. Тэгээд ийм оюутнуудыг илүү холбож өгж тухайн байгууллага ч гэсэн өөрсдөө энэ хүмүүсийг бас сонирхож, муусын бүтээгдэхүүнийг өөрийн компанид ажиллуулах иймэрхүү залуучуудыг бол сонгож авч байгааг даваа талтай. Тэгээд энэ бол ханхны жилдээ учраас дараагийн жилдээ бол илүү олон оюутан залуучуудыг хамруулж илүү олон боломжуудыг магадгүй бас нэг төсөлтийн дараа олон ажлын байран дээр бас одоо муусын бүтээгдэхүүнийг одоо бас авах сонирхолтой компаниуд илүү олших байх гэж бодож байна. Өөрөөр салбарыг өөрөөр мэрэгжил эзэмшиж төгсөж буй эдгээр оюутнууд тохирох ажилтан зөв хүнийг төсөлд хамрагдсанаар өөртөө яг тохирох ажлын байртаа болоо зогсохгүй өөрийгөө бүхий л талаар өөрчилж чадварлаг боловсон хүчин болон хөдөлмөрийн зах зээлд гарах юм а. Анх зарыг нь хараад яг сургалтын нэрүүдийг хараад аягүй их таалагдсан. Тэгээд ер нь яг лекц тавих гэж байгаа хүмүүсийн нэрийг хараад бас тэр болгон уулзаад иж чаддгүй. Лекцүүд нь ингээ явдаг ч гэсэндээ хаяа зав гаргаад сууж чаддгүй хүмүүсээс учраас аягүй их сонирхолсуулсан. Тэгээд тэндээс аягүй их сэтэл авч чадсан. Аягүй тийм мотивац түлхэц болж чадсан. Хүмүүс яг уйтгартайгаар төсөөлөд идэг л та манай мэрэгчлийг. Гэтэ яг нэг мэдээж бас нэр хүндээ олсон нэг тийм доктортой байгууллагт ороод тэг яг санхүүгийн хэлтсний яг юм гоё найрсаг хамт олонны донд өөрийгөө хөгжүүлээд тэгээ өөрийгөө дэвшүүлээд тэгэл ажиллаад байгууллагатай ч өөртөө ч нөгөө хувь нэмрээ оруулаад тэгэл ажилламаар байна.
аль ч салбарт одоо хүмүүс л ажилладаг, тэнд хүн л байдаг. Тийм учраас сэтгэл судлаач хүн айгүй чухал байдаг. Тийм учраас судалгаа шинжилгээ хийгээд дээрээс нь зөвлөгөө өгөөд яг мэрэгчлэр л ажиллахыг айгүй хүсэж байгаа. Төслийн одоо мэдээлэл болохоор манай курсын зөвлөх багш маань надад юу байсан байгаа мэдээлэл өгөөд намайг ингээд чи очиод нэг уулзаад үзээч ингээд энэ төслийн талаар тэгээд тэр оролцох сонирхолтой байлаа оролцоорой чамайг сургуулиас дэмжиж оролцуулмаар байна гэд тэгсэн тэгээд тэнгууд нь болохоор надад ингээд маш их гоё санагдаад орж ихсэн одоо ингэ явж байна. Тэгээд энэ хөтөлбөрт ороод болохоор нөгөө лекторуудынх нь бүх лекцэн суугаад тэгээд ажил олгогчдоос тавьдаг шаардлага тэрнээ одоо ер нь манай Монголын оюутнууд яг ямар хуудад байгаа гэдэг тийм хандлагуудыг ер нь бол мундаг тийм манлайлагч хүмүүсээс сонсоод ер нь бол өөрөө яг ямар төвшөндөө гэдэг ер нь бол ойлгосон. Тэгээ энэ хөтөлбөрт орсон шалтгаан гэх юм бол одоо тэр ажил олгогчдын тавьж байгаа шаардлагатанд би ер нь хэр нийцж байгаа вэ? Дутагдж байгаа тал нь юу юм гэдэг мэдээд тэгээ энэ карьер хөгжлийн төвөөс сургалт аваад өөрийнхөө тэр тавьж байгаа шаардлагатанд бүрэн нийцэхэд бол ер нь бол өөрийгөө хөгжүүлэхээр энэ хөтөлбөрт орж байгаа төсөлт. Энэхүү төсөлд орснороо өөрийгөө таньж мэдэх, цаашдаа ажлын байранд зоочлогдох маш том боломжийг олж авснараа маш их баяртай байна. Тэгээд энэхүү завшааныг ашиглаад энэ цайхан боломжийг биднэрт олгосон карьер хөгжлийн төв болон Монгол Улсын их сургуультай нийт оюутнуудын зүгээс талархснаа илэрхийлж байна. Өөрийнхөө карьерийн өдөрт энэхүү төсөлд хамрагдсанараа бол би илүү өөрийгөө таньж, бусдад өөрийгөө ойлгуулж, бусдад ажлын талбар дээр гарсан ч гэсэн өөрийгөө илэрхийлэх тийм чадвартай болохыг эрмэлзэж байгаа. Энэ бол айгүй зөв төсөл гэж үзэж байгаа. Яагаад гэхээр 10 жилд бол бид нарыг яг ингээд чиглүүлээд явдаг хүн байдаг аахгүй мэрэгжил сонголтын дээр. Нэгдүгээр гэх юм бол мэдээж өөрийгөө таньж мэдэх нь айгүй чухал байсан. Хоёрдугаар гэх юм бол ажлын байр бас чухал байсан. Яагаад гэхээр оюутнууд бол их хөвчлөнийг бол дадлах хийсэн газраа эсвэл одоо танил хүмүүсийнхаа хүрээгээр дамжуулаад ажил зуршлагддаг. Хамгийн гол нь энд үнэлүүлж яг энэ процедурыг ойлгож одоо энэ ажлын байранд яг ингээд миний мэдхгүй одоо ийм саяны энэ лекц сургалтууд хүртэл надад аюу хэрэгтэй учраас би энийг яг зөв гэж бодоод. Ажлын байр гэх юм бол бас баг зэрэг ерөөдөө мэрэгжлийнхаа давгаа ажлын байр судалж ирсэн. Энэ төслийн хүрээнд болохоор зөв хүнийг тохирох ажилтна гэдэг ерөөдөө нэртэй. Тийм болохоор би ерөөдөө өөрийгөө яг ямар төвчний ажил хийхээ, яг ямар ажилд өөрөө тохирох вэ гэдгийг хамгийн түрүүнд нэгд дугаар тодорхойлох. Дараачихаар нь болохоор ерөөдөө ажил зуршлж өгөөд ямар компаниудад ерөөдөө зуршлаад ямар компани өөрөө ажиллавал илүү тохиромжтой хүн бэ гэдгийг мэдж авна. Дараагаар нь би ерөөдөө ажилд ороход энэ маань ерөөдөө хамгийн дөхөн тус болох ерөөдөө хамгийн том боломжийг ерөөдөө бүрдүүлж өгч байна гэж харж байгаа. Энэ төсөлд хамрагдсанараа нөгөө нэг өөрийнхөө мэдхгүй зан чанараа тодорхойлоод ер нь ингээд надаа ингээд яг ямар мэрэгжил тохирох болоо ингээд одоо сурч байгаа мэрэгжил маань яг ингээд миний сонирхол мөн үг гэдэг дээр ингээд өөрөө итгэхийн тулд ер нь энэ төсөлд хамрагдсан. Өөрөө ингээд нөгөө нэг ширээнээр ингээд удаан суугаад юм хийх дуртай болохоор ерөнхийдөө ингээд мэрэгчлээ ингээд ажиллахыг маш их хүсэж байна л та. Энэ төсөлд хамрагдсанараа яг ингээд өөрийнхөө сонирхолтой яг өөрийнхөө мэрэгчлэрээ ингээд өөртөө төгссөн ажил байранд орохыг маш их хүсэж байна. Энэ сургууль төгсөөд бол мэрэгчлэр ажиллая гэж бодож байгаа. Яагаад гэхээр цаашаа энэ одоо би төгсөөд бол эрхцүүч болно шүү дээ. Тэгээд хуульч гэдэг юу ч юм бол тасралтах процесс уухгүй 10 жил үргэлжлэх. Тэгэхээр ахаа цаашаа яг мэрэгчлэр ажиллаж тэр хуульч гэдэг тэр төвшөнд өөр. Лекцэнд хамрагдсан. Тэгээд айгу бүтээлч хүмүүс юм шиг санагдсан. Жир биш ингээд дуртай юм хийж амьдрал хүн ингээ өдөр болгон одоо яаж сэрх юм бэ гэж бодох биш. Би ингээ ажилдаа аягаад жаргалтаар явж гинэ гэж боддог гэдгсэн тэр үг нь аягаа таалагдсан. 2 жил ажиллаад тэгээд 2 жилийн дараа айл зөвөл тэгээд яг мэрэгжлийнхээ чиглэлээр л цаашаа магистр хамгаалъя гэж бодож байгаа. Миний нэг жилтэй тийм нэг 30-аас хүртэл нэг өөрийгөө тэнэгдэнэ гэж. Эхний нэг 2 жил ажлын хайлт одоо би живэн нөгөө хандлын төвшөнд юу яаж гэж чиглэл би одоо практикт гармал. Ихтэй сургууль Монголд маш их байгаа. Тэгээ жил болгон төгсөгчд ингээд төгсөж байгаа. Ердийлийнх нь ажил бакалавр одоо ингээд дипломтой хэрнээ ажилгүй байгаа. Ихэнх дийлэнх төгсөгчд. Тийм учраас одоо би ингээд зурчлалаа. Тэгээд энэ карьер хөгжлийн төвөөр
дамжуулаад ингээд ажлын байртаа бол мэдээж маш их баярлана. Одоо бид нар болохоор ажилд ороод хаач орсон яах вэ гэж бар бодож штэ. Гэтэл яг ийшээ ороод чи юу хийх сонирхолтой байна? Чиний сонирхол чинь яг сонирхож байгаа тэр ажлыг чинь ингээд олоод өгөх юм бол чи цаашаа одоо өөрийнхөө карьерийг төлөвлөн. Чи хаа хүрэхийг хүсэж байна? Тэр бүгдийг төлөвлөн гэдэг надад үнэхээр таалагдсан. Угаасаа би бол дотроо бодохдоо за би одоо төгсөөл гарч байгаа юм чинь мэрэгчлэрээ ажиллаж ивэл миний хувьд бол болно гэж бодож исэн. Тэгээд энэ нь маш их таалагдсан. Тэгээ өөрийнхөө цаашдын карьерийг яаж нэмэгдүүлэх талыг өөрийгөө ер нь бол цаашаа карьераа явах гэвэл хамгийн түрүүнд бол өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй гэдэг чинь тий. Өөрийгөө сайн мэддэг гэж яах зорилготой, өөрөө ер нь ямар хүн болох, юунд хэрэгтэй гэдэг. Тийм үднээсээ энэ сургалтыг одоо хамрагдсан. Харин дараагийн дугаард сонгогдсон оюутнууд маань бизнес аялал хийж ур чадвар зан чанарын үнэлгээ хийлгэх юм. Монголд анх удаа нэвтрүүлж буй сэтгэл зүй дээр тулгуурласан сорилын үр дүнд тухайн оюутны чадамжийг олон талаас нь шинжилэн үзүүлэх бүрэн зураглал гарах юм а.